Хай сайн байцгаана уу. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа бид хоёр 3 дугаар курстэй шинээр шил орсон их мага урж оруулсан байгаа. Сайн байцгаана уу. За яагаад их маг оруулсан бэ гэсэн яг гол шалтгаан нь юу гэхээр Жиматиний бараг түүхэд хамгийн анхны удаа ингээд курсын дундуур те 3 4 курсээс ингээд гаднаас ингээд шилжиж орсон оюутан болж байгаа хгүй их маань. Тэгээ тийм болохоор ер нь зүгээр ч нэг Монголын сургуулиас шилжиж ирээгүй яг Америкаас шилжиж ирсэн болохоор Америктаа сургалтын хөтөлбөр юм уу эсвэл Германд сургалтын хөтөлбөрийн хоёрын ялгаа гэдэг гаргаж өгөх болоо гэж бодоод тэгээ энэ ч гэсэн манай бусад оюутнууд манай аягүй сонирхолтой гэж магадгүй. Тийм болохоор оруулж байгаа. Нөгөө талаасаа бас өмнөх дугаарт болохоор шинээр хэлсэн оролцсон эрэгтэй оюутан оролцсон одоо эмэгтэйг нь оролцуулах байна. Тэгээд өөрийгөө товч танилцуулах уу? За намайг Инхма гэдэг. Би одоо GMIT-ийн механик инженерийн 3 дугаар курсын оюутан байна. Урьсанд баярлалаа. Горол аяар би юм чинь дээ. Би нэг анх удаа подкаст шил хийж төртийн. За. Тэгэхээр өмнө хэлсэн шүү дээ ингээ нөгөө ялгааны талаар илүү их мэдмээр байгаа гэд. Тэн дээрээ суйрлал ингээ асуулт ерөөсөө асуугаа явчих гэж бодож байгаа. За. Тэгэхээр эхний асуултыг нэдэд авах уу? За эхний асуулт гэвэл угаасаа орж ирсэн сэтгэлээд нь шүү дээ. Тэнд анх ороход ямар байсан, энд орж ирэхэд ямар байсан дээ. Ер нь хамгийн анх тэнд сургууль руу явахад би ер нь бол яг 4 жилийн их сургууль руу яваг байхгүй. Эхлээд community college гэдэг байдаг шүү дээ. 2 жил сураад associate degree аваад тэгээ цаашаага их сургууль руу шилждэг. Тийм маягаар Америк руу явсан байхгүй юу? Тэгчээд 2 3 дахь жилээсээ юу л их сургууль руу шилжижсэн. Тэгээд мэдээж угаасаа шал анхны сэтгэл бол шал өөр штэ. Тэгээд анх Америкт очиход бол одоо ингээл тоо бас өмнөх подкаст дээр ярьжсэн штэ. Ингээд нэг тийм кино минон дээрээс үзэл нэг тийм шилтэй байсан гэд. Ердөөсөө ч тийм байгаагүй шал өөр исэн. Юу хаа газар л тийм байд юм дөө. Тэгээд би бас нөгөө GMIT л наашаа шилжиж орохдоо нөгөө юу яасан болохоор би угаасаа тэнд бараг төгссөн байсан байхгүй юу? Ер нь бол яг дуусгаад нэг 2 квартал гэхэр чи хагас жил тутайсан байхгүй. Тэгээд наашаа шилжээд ороод ирсэн болохоор бас 3-аас орж байгаа болохоор 2 жил дахиж илүү сурах болчиход байгаа шүү дээ. Тэгээ яг үннийг хэлэхэд жоохон сайд байсан. Гэхдээ GMIT сургууль руу орж ирээд баярлсан. Яагаад гэвэл шууд ингээл үүдээр ороход ингээд нөгөө нэг disable гэх үү юу? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан одоо нөгөө нэг явах зам мам тий. Тэгээ дээрээс нь 0 гээл тий тиймэрхүү юмнууд байсан болохоор хөө ямар гоё ингээл тэр нь надад хамгийн анхны сэтгэл төрүүлж байсан. Нөгөө бондо нэг ангигээр олсон шүү дээ. Тэгэхэд яг их мат ер нь өөдөн таард ярьжсэн байхгүй. Хамгийн анхны сэтгэл ер нь Жимат ямар гэсэн чи. Нөгөө онцгой шаардлагатай хүмүүст ингээд зориулсан юм замтайсан ямар гоёсэн ингээл тэгэхээр би за энийг подкаст дээр ярих л таа гэж. Харин тэр хамгийн онцлог штэ юм шиг санагдсан. Яг л бусад сургууль муу бол ерөөсөө тийм харагдаагүй штэ. Тэгэхээр тийм. Яагаад энэ олон сургуулиас Жиматид ороод ирв? Яагаад гэвэл одоо нөгөө нэг юугаар би ч нөгөө хичээлээ мэдээж англи дээр үзчихсэн шүү дээ. Тэгээд инженерээр сурж байгаа хүмүүс чинь бүхэл бүтэн нэг шал өөр хэл үзэж байгаа юм шиг байдаг шүү дээ. Тэгээд тийм өргөн хэрэглээний хэл биш шүү дээ. Хүмүүс баг нэг техникийн хэл. Тэгэхээр тэрийг бас Монгол дээр яг ямар их юм би мэдэхгүй. Тэгээд GMIT чинь англи дээр болохоор нөгөө нэг илүү ойлгомжтой ингэж бодсон. Тэгээд 2 дугаарт одоо угаасаа л дахиад 2 жил алдаал дахиж сурах болж байгаа юм чинь герман хэл заадаг болохоор герман шинэ л үзэж бодсон. Тэгээд ер нь Америкт бакалавраараа сурж байсан. Тэгээ мастер энтрээ хийвэл Европ явъя гэж бодсон байхгүй юу. Тэгээд хэрвээ Герман явбал бас арай түхэн юм болоо гэж бодоод энэ сургуулиас сонгосон. Тэгээ ярил нэгэн зөндөө активууд ингээ подкастн дээр ингээ балмагтаад яг ярих юмудаа шал мартах шүү. Дараа сонсож байгаа л яг энийг ярьдаг. Тэр комент хийж хэлж байна. Энэ тэдэн минут тэдэн секундэд ийм хэлчихсэн шүү. Тэндээ ямар мэргэжлээр сурч ирсэн бэ? Би тэндээ юу яасан ахгүй юу? Би бүр анх очиод эдийн засгаар сурсан. Тэнгүүтээ нэг найзынхаа нэг найз инженеэр сурч ирсэн ахгүй юу? Тэ хийж байгаа физик тооны ангиудыг харсан ч амар гой санагдаад тэнгүүтээ мэргэжлээ солиод civil болгож үзэж байгаа хгүй юу? Тэнгүүт нь за болигингүүтээ электрикл болгосон. Тэгснэ электрикл бүр амар хэцүүгээс гадна нөгөө нэг надад ерөөсөө сонирхолтой санагдаагүй байхгүй. Тэгээ сонирхолгүй юм да угаасаа нэг залхуу байгуу нэг
хүчээр хийгээд байгаа юм шиг. Тэгээд за нэг механикийн яг ямар ингээ харч бүр амар гоё бүр ингээл бүр яг гоё санагдал. Тэгэл ангийн авсан чи ёо би яг хийх юм олчлоо гэж баярлал. Тэгэл за механик юм ингээл тэгэл механикаар явж байгаа. Тэгээд Америкт механикийн хичээлүүд тэгээд эндэх механикийн хичээлүүд юу нэр ялгаатай вэ? Ер нь бол ялгаатай юм гэвэл одоо манай сургууль чинь нэг бусад сургуулийг одвол нэгдүгээрт квартерын системтэйс аахгүй юу? Зарим сургууль семестрийн системтэй. Одоо жилд 2 семестр байдаг. Тэгээд жилд болохоор 4 квартер байдаг тийм. Тэгээ манай сургууль бас нөгөө нэг юу механик нь дотроо юм 3 тракт хуваагддаг гэсэн. 3 чиглэл. Нэг нь robotics, нөгөөх нь materials and computational mechanics. Тэгээ нөгөөх нь болохоор thermo гэдэг. Тийм 3 чиглэлтэйсэн. Тэгээ энэ сургууль болохоор арай өөр юу яагаад environmental, the raw materials and processing, mechanical төвөржүүлээ, industrial гэдэг. Тийм байсан. Тэгээд ер нь яг миний үзчихсэн механик тэр сургуулийн механик хоёр юугаар ялгаатай вэ гэвэл зэжэр бодоод. Замирчсан би ч шал өөр механикийн 3 бажснаа эндхийн инженерийг шууд 4 угаацсан. Тийм үү. За ялгаатай юм юу вэ гэх юм бол замирчсан тэгээ 3 тракт хуваагдчихж байгаа тийм. Тэгээ энд байгаа механик нь болохоор яг ерөнхий механик юм шиг үлээ. Яг тэгэж юу ахгүйгээр дотроо салахгүйгээр одоо би ч нөгөө нэг манай өмнөөс механикийн оюутнууд нь дотроо 3 хуваагдаад байгаа шүү дээ. Энд болохоор механикаараа яг юм ерөнхий юм үзээд байгаа. Тэгэхээр бүр яг нэг сэдв рүүгээ яг нарийн орохгүй байгаа гэсэн үг. Би болохоор тэнд байхдаа бүр нэг сэдв рүүгээ айгу нарийн орсон. Тэр нь materials and computational mechanics гэсэн. Тэрүүгээрээ хамгийн том ялгаатай гэж бодож байна. Чиний яг тэр нөгөө наривчлж үзчихсэн чинь яг одоо юу гэсэн үг яг гой тайлбарлал. Одоо наривчлж үзэх юм бол одоо шил энд яг ямар инженерүүд одоо инженерийн ангууд яг ямар ангууд юм бисаа мэдгүй байна л та. Гэтэ одоо тэнд үзвэл эхний 2 курстэй физик, тоо, хим гэл яг ерөнхий юмудаа үзэж штэ тий. Тэгчээд 3-аас ерөнхий юмудаа үздэг. Тэгээ яг 4-төө наривчлалт өгөх. Одоо шил robotics гэдэг тийм роботикийн 3 өөр төрлийн анги авна штэ. Одоо robotics and automation, тэгээ нөгөөх нь болохоор mechatronics, тэгээ нөгөөх нь юу ч байлаа да. Тэгээд термогоор явж байгаа хүмүүс нь болохоор advanced fluids, тэгэл heat transfer. Fluids ч зүгээр ингээд тэгээд advanced гэж бодсон. Тэгээд heat transfer тэгээ 3 дахь нь үлээ санахгүй. Тэгээ минийх болохоор finite element analysis, тэгээ нөгөөх нь design of machine elements, тэгээ 3 дахь нь болохоор юу байлаа? Яа би баг 2 жилийн өмнө асан болох марччих. Тэгээд 3 дахь нь юу байлаа? Яна би хайртай багш яхаа ингэ ярьсан шүү. Тийм composite materials тийм. Ер нь ингээд хичээлүүд ингээд харьцуулахаар манайх илүү хүнд юм уу амархан байна уу? Яг үнэлэхэд энд илүү хүнд юм шиг санагдаад байна. Яагаад гэвэл нөгөө наривчлахгүй болохоор ингээд ерөнхий юм ингээд бөөнөр нь ингээд үзээд байгаа штэ тий. Тийм болохоор ингээд амар их материал байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө тэрийг бүгдийг үзэх ёстой юм шиг нарийн орох готж байгаа юм шиг гүч юм шиг. Тэнд болохоор бүр яг ингээд нарийн орсон болохоор яг тэр юмаа дагнаа авчиж байгаа болохоор арай амархан ч гэх юм одоо ер нь буцгаар тэмж биш те. Ерөөдөө л ингээл introduction хийгээл яваад. Тийм бас. Одоо шил од үлэг багш дээр би 3 анги авч байгаа байхгүй юу. Тэгээ од үлэг багшийн нэг hydraulics and pneumatics гэдэг ангийг бол би бол өмнө нь огт тэрмний үзэхгүй сэдв байхгүй яа. Тэр бол thermo track-ийг үзэж байгаа. Тиймэрхүү hydraulic тэгээ thermodynamics тэр чиглэлээр явж байгаа хүмүүс л үзчихнэ. Тэгээ орж байгаа нөгөө 2 хичээл нь болохоор яг миний яг наривчлж орж исэн хичээлүүд. Гэтэ бүр ингээд нарийн орсон. Тэгээ чиний нөгөө өмнө наривчлж ороод үзсэн хичээлүүдээ одоо ингээд ерхийгэр үзэхээр ер нь суур тамчин гайгүй яваад байгаа гэсэн үг. Ер нь гайгүй яваад байгаа. Гэтэ нөгөө нэг инженер ч угаасаа амар их материал үздэг шүү дээ. Тэр ер нь тэгээд хамгийн гол нь бардаж болохгүй. Бардах юм бол угаасаа фейлддэг шүү дээ. Тэгээд юу дахиж тавцж байгаа ч гэсэндээ миний ингээд ойлгоогүй юмудаа ойлгоод байгаа. Тэгээ бас зарим нэг юмнууд нь айгу нарийн бэлээ. Нарийнаас нарийн ч юм. Яг юу ч хэлмээр энэ дээ. Дахиж тавцсан ч гэсэндээ тэр чинь хасар их мэдээлэл байгаа шүү дээ. Тэгэхээр чинь бидний тархич нь одоо
амар лаг чийжилдэг хүмүүс байдаг л бах. Би лав тийм биш юм аашаа мэдгүй тэгээд дахиж давтаж байгаа ч гэсэн чинээр л юм үзэж байгаа юм санагдаад байгаа шүү дээ. Тий. Бид ч гэсэн баг тийм үү тий. Тэгээ одоо жилийн өмнөх юм асуулт л мэдэхгүй шүү дээ. Файл өгсөн чи заваалаа гэж боддог. Би аль тийж боддог юм болоо. Яа. Ямар нэгэн клубт орох уу? Би нөгөө ширээн теннисийн клубд орох гэж үзсэн байхгүй. Тэгсэн чинь амар олон хүмүүс байсан. Тэгээ роботиксийн клубд орохсон чинь би хотод 4 цагаас хичээлтэй байхгүй 4 өдөр. Би 4-р орой хичээлтэй. Тийм болохоор орж амжаагүй. Тэгээд ер нь клубд ороогүй. Гэтэ надад бас нэг санаа байгаад байгаа юм аа. Яг тийм клуб нэх биш заяа. Клуб биш. Тэр нь болохоор нэг тийм society нээчмэр санагдаад байгаа байхгүй юу? Society яг юунд ямар зүйл? Одоо тэр зөвл одоо шил одоо ингээд тэр би Америкт тахтаа нөгөө нэг юунд American Society of Mechanical Engineers гээд бүх одоо Америк их сургуулиудад байдаг нэг тийм клубч гэмээр юм уу тийм society байхгүй. Тэр их бүх их сургууль болгонд салбар нээдэг. Тэгээ тэрэнд бүртгэлтэй харьяалтайсан. Тэгээ тэрэн доороо бас American Society of Hearing, Air Conditioning, Ventilating, ASHRAE гэдэг тийм бас society байхгүй. Тэгээ тэрний бас нөгөө юугаар одоо moderator гэж яриад байгаа шүү дээ. Таан сургууль тэрүүгээр ажилладаг байсан байхгүй юу. Тэгээ яг тэрэн шиг team society нэмэр байгаа. Тэгээ тэр нь болохоор яадаг вэ? 7 хоног болгон уулзалт гэж байхгүй. Одоо ингээд яг тэр механик инженерийг сонирхож байгаа хүмүүст зориулж одоо мэдээллүүд уулзалт зохион байгуулдаг. Тэгээд эсвэл гаднаас хүмүүс урьж яриа мэрэ хэлэгдэг ч юм уу те guest speaker авчирч яриа хэлэгдэг. Тэгээд бас дээрэс нь янз бүрийн одоо тэмцээн зохион байгуулж болно. Одоо шил нэг одоо жишээл та нар нэг statics гэдэг анги дээр нөгөө нэг юм гүүр үздэг шүү дээ. Truss bridge үздэг шүү дээ. Тэрийг одоо ингээл юугаар ч энэ спагеттины гоймон гарч юм эсвэл маружингийн нөгөө мод энтрээр хийгээд хин хамгийн их даацдаг хамгийн удаан хугацаанд хамгийн их даах одоо тийм гүүрээ зохион бүтээсэн ялан ч гэдэг юм уу тийм тэмцээн зохион байгуулахаар 1-2-ийнхэн амар идэвхтэй ордог байхгүй юу. Тэгэхээр ингээ бас зарим хүүхдүүд механик инженер хэр нэг иймэрхүү юмнаас эхлэх юм байна да гэсэн ойлголт бас авах ч юм уу тий санагдаад байгаа. Тэг яг механик инженерийн society-аас гадна одоо яг environmental, industrial гэд бусад одоо энэ инженерийн төрлүүд ч гэсэндээ юутай байвал бас тийм society-тэй байвал бас 1-2-ын оюутнуудад яг юу их юм бэ гэдэг тийм санаа өгөх юм шиг санагдаад байгаа. Одоо манай өрөөнд нэгэн хүүхдүүд байдаг байхгүй юу? Тэгээ тэрэд яг бас яг юугаар яг сурахаа мэдгүй байхгүй юу? Цаашдаа явахаа яад мэдгүй байгаа гэхээр яг юу гэдгийг яг мэдгүй яг механик болохоор яг яах юм environmental болохоор яг яах юм гэл тийм сайн мэдгүй байгаа болохоор хэрэв тийм society нэг ч юм бол хүүхдүүдэд аяг мэдээлэл очих байх ч гэдэг. Тэгээ дээрээс нь уул нь 1-2-оос л зоригтой байчвал амар амар шүү дээ. Яг л би анх 1-2-т орж явахдаа ямар ч зориггүйсэн угсаа сайн хэлсэн шүү дээ. Эдийн засгаар яваал тэгснээ электрикл болоод civil мэлгэл бүх юм болж байгаа бол бүр айл 3 муртаа тэгээ би бас жил алдсан байхгүй тэрнээс бол 1-2 жил алдсан. Тэгэхээр яг 1-2-т л зоригтой явчих юм бол яг цаашдаа юу ихэ мэднэ. Тэгээд 3-4-т ороод ч гэсэндээ юу ихэ мэдсэн ч гэсэн одоо ингээд бас нэг чиглэлээ ингээд сонгочгонгууд чинь цаашаа бүр ингээд нарийсаа явчих штэ тий. Бас тэрийг олоход илүү 3-4-т 1-2-т очиж олчвал 3-4-т ороо бүр цаашлаад мастер энэ хийх юмаа илүү ойлгож явчих байх юм шиг санагдаад байгаа. Санагдсан. Тэр тийм society нэтгэх юм бол дан нөгөө Жамайтигийн оюутнууд биш өөр сургуулийн оюутнуудтай ингээд хамт үүснэ гэсэн үг штэ. Тэгэхээр яг адилхан мэргэжлийнхаа хүүхдүүдтэй ингээд бас ингээд танилцж яа гэдэг бол манай сургуулийн оюутнууд илүү давтал авчруулах хэрэгтэй. Яг л хотоос хол идэв болохоор networking үүсгэх нэг тиймгүй event аюу цөөхөн. Тэгээ сургуулийнхаа хүүхдүүдийг бүр ингээд хөтлөө мэддэг. Тэгээ бус сургуулийн яг өөртөө адилхан юу мэргэжилтэй хүүхдүүдтэй нэг сайн юу болж чаддгүй ч юм уу тий. Яг механик төр бол шүтээс идэртэй ингээд яач болно. Манай зарим мэргэжлүүд бас аюу хэцүүлэх тий. Эндээс. Тийм байна. Гэхдээ нөгөө нэг бусад сургуулиудтай ерөөсөө нэгдэгдээ би ерөөсөө бодож үзээгүй юм байна. Гэхдээ манай сургууль бусад сургуулиуд бол нөгөө англиар ороод идэв штэ. Янз бүрийн ивент энэ төр англиар орвол яах юм бол. Мэдгүй би ер нь бодоол байгаа. Тэгэл яах. Тэгээ бодлохгүй тэ чөлөө. Мэдвэ штэ. Эхний 10 минут ийм амар гүн ордог хүн анхад гарч байна. Зүгээр хичээл төр үздэг шиг мэдээлэл өглөө ш сая зүгээр. Тэгээ бас дээрэс нь нэмж хэлэхэд одоо нөгөө нэг эн чинь бас юу яж болох юм бэлээ.
одоо налаахын одоо нөгөө нэг хажууд жоох хүүхдүүдээ суулгаа штэ тий 119 тэгээд мөнгөлөө. Тэгээд тэр хүүхдүүдэд зориулсан бас жижиг сажиг тэмцээн бас сургууль дээрээ зохион байгуулсан. Бас гоё хаа. Амар хөөрхөн юмнууд байд юм бэл надад амар их санаанууд ер нь л байгаа. Тэр одоо хэрэгжүүлээ. Тэгээд тэр нь бас айгүй баг төсвөр юу аа тэгэл нэг 2-3 цагийн л юм болох тийм үү дээ. Тэгээд хэрэгжүүлэх гэхээр тэг өөрөө ч уртгаа амжихгүй тэгэл. Тийм л. Харин тийм. Сайн хамтрагчулж аваад тэгэл. Харин тэр нөгөө society чинь тийм ингээд хүмүүсийг хонд нэгтгээд нэг тэр хөвж байгаа шүү дээ. Яг тэр нөгөө Stanford-ийн D-School гэдэг шүү дээ бас ингээд design thinking-ний тэр хүмүүдийг ингээд 10 жилийн хүүхдүүд бас заавал илүү амар юм шиг байна. Нөгөө тэр нь ингээд нөгөө нэг тийм soft skill гэдэг байгаа шүү дээ. Тэдрийг ингээд зааж өгдөг. Тэгвэл ингээд бид нар чинь хэдий ингээд hard skill-ээ ингээд нөгөө ингээд хичээл намаа ингээд үзээд байгаа ч гэсэн soft skill-ийг жоохон ачгаад байдаг. Илүүгээр манай сургуулийн хүмүүс ч юм уу тий. Тийм бид болохоор тийм юм бас сайжруулж өгөхний тийм soft skill, hard skill гэхээр жишээ аавал яг soft skill нь одоо нөгөө critical thinking ч юм уу тий creativity, collaboration тийм хүмүүсийн тэгэхгүй бол манайхан чи хичээлээ хийсээр байгаа л төгсчтэй. Тэгэлээ хүнтэй хамтарч ажиллаж чаддгүй ч юм уу эсвэл тийм critical thinking байдаг ч юм уу. Тиймэрхүү болоод төгсчих магадлал жоохон байд юм шиг байгаа юм. Тэгвэл тиймэрхүү бас яг клуб гэхин чашийн зөөр бөөндөө уулзаал нэг тиймэрхүү юмаа хөгжүүлэх тийм тоглоом ч юм уу exercise ч юм уу хийвэл. Одоо тэр нөгөө спагетти гэр юм хийн гэдэг чинь хамт одоо гуруулаа хэдүүлээ нэг баг болоод их юм чинь бас багийн ажиллагаа шаардаад soft skill ингээд яаж байгаа байхгүй. Тэр угаасаа инженеруудын хамгийн гол байх ёстой скиллүүд одоо юу гэх юм бол ур чадваруудын нэг нь багаар ажиллах штеп. Одоо шүлний одоо нөгөө нэг салхин цахилгаан станц байгуулах гэхэд механик, environmental, electrical бүх инженерүүд ажиллаад одоо хоорондоо ажиллаж чадахгүй бол тэгээ бүтэхгүй штеп. Тэгээ угаасаа дандаа л угаасаа багаар ажиллах хэрэгтэй гэл гэдэг байсан. Би бас багаар ажиллах гэдэг за гайгүй чадчих байхаа гэсэн чинь нэг тийм чадаад байгаа юм биш юм байлээ. Нилээ хэд фейлж ийш ойлгох юм байсан юм байлээ. Би яг 3 дугаар курсынхаа ангиудыг авах хүртэл ер нь ганцаараа амар туртайс ахгүй. Тэгэл багаар ажиллах юм амар хэцүү ингээл баг би багич ажиллах ганцаараа хийж юм чи хооны хаад дэгсэхгүй. Тэгээ 3-4-т ороод ингээд нэг project төсөл мөслөөр ажиллана штэ. Тэнгүүд хүн өөрсдийн ур чадвартай. Тэгэхээр яг тэдрийг нийлүүлж ижил нэг баг ажил гарч ирнэ. Харин тийм л багаар ажиллах бүр арай л өөр юм билээ. Би бас нэг тиймэрхүү тайп юм байсан байхгүй. Хатарал хичээдэг. Тэгвэл нэг тийм OCD-тэй. Тэг хүнээр хэлчихвэл итгэл алдрал нэг тэр хүн ингээд таскаа хийсэн гэсэн би ингээд давхар үзье гэж хэлж хандаг төрлийн байсан чинь багаар ажиллахаар арай өөр юм л ингээд brainstorm хийчихсэн шал өөр санаа манаа гарч ирдэг ч юм уу. Тийм. Тэгээ тэрнээс гадна бас баг дунд бас нэг лидер байгаа штэ. Тийм бас тэр лидер нь болох юм бол хүмүүсийг цагт нь авчрах мөвчгөл. Одоо та хэд нөгөө нэг группэрээ янз бүрийн presentation project энэ хийдэг тийм. Тэр нэг багийн алхаж гардаг тийм бэд үстэй аа тэгвэл тэр одоо лидер байхгүй бол амар зү. Гэтэ лидер нь ганц байхгүй бол хоёр байх юм бол тэгэл тэр project нөрөл гэдэг юм билээ тий. Манай хэзээ яг ч хэлжсэн билээ. Тий. Ер нь project management гэдэг юм ордог шүү дээ. Тийм багаар ажиллахгүй юу. Гэтэ хамгийн гол ингээ багаараа ингээс нөгөө нэг ажил хуваарлцаар зарим хүмүүс нь алга болчдөг. Таг болчдөг. Тэгэл тэрийг нааш нь цааш нь авчирна. Тэгээд яг ажил дээр хараа бас яг тийм байхыг үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр бас эртнээс тийм бэлдээ зарим шиг. Тэр чинь нөгөө яг ярил нөгөө хариуцлага талтай хэрэгтэй явчихж байгаа. Ажлын байр дээр хариуцлага бол хэрэгтэй юм билээ шүү. Must have чадвар юм. Тэгвэл нөгөө бис яг 1-2 дугаар курст хийсэн тийм хэлсэн бол амар хариуцлагагүй. Тэгээ өөрөө яхаа тухайн үед хариуцлагатай байгаад байна гэж бодсон юм бол одоо харахаар бүр ингэ живээ явжсэн байгаа байхгүй юу. Тэгээ одоо бас 1-2 харахаар за энэ дэр угаасаа юм жоохон иймэрхүү мэдхгүй байх нь аргагүй л хатаа л гэж. Тэгээ мэдгүй ямар нэг ингэ ийм юмтай байх нь зүгээр юм гэсэн awareness байхгүй und чи хариуцлагатай бай гэж хэлээд байх юм бол бүтгүй шүү дээ тий. Тэгээ тэр чинь л багаар ажиллах чадвар байдаг. Нэг хүнээ шахаж, болохгүйгээр шахаж тэгэл өөрөө бас болохгүй бол өөрийгөө шахаал гэдэг. За. Яг юу асуучлаа. Тийм дотор хоёр ямар вэ? Дотор хоёр би нөгөө нэг өмнө нь би ч юм бас шүү дээ. Төгсчөөд нөөсийн эдийн засагт бас 1 жил сурсан байхгүй. 1 жил гэж хагас жил сурч исэн байхгүй. Тэгэхэд нөгөө нэг шинжилгээ өгч явж исэн. Тэгсэн
Тэгсэн чинь шинэлгээ хөгтөд нэг дотор ярины эмчдэр өгөн мөгөнч гэлөө тэгэл нэг янз бүрийн яг одоо санахгүй янз бүрийн сургуулиудын дотор яр хэсэг яваад байсан байхгүй. Тэгсэн чинь бүр айгүй амар байсан байхгүй. Амар ингээл зарим нь хаалган малгахгүй тэгэл 0 мөл айгүй хэцүү байсан. Гэтэ одоогоо байсан гэж магадгүй л те. Тэгэл GMIT-ийн дотор яр ямар бол гэл ингээ харсан чинь надад бүр ердөөсөө ш тийм шижиглэх зөстэй амьдрах боломжгүй юм байна. Шижиглэх юм муу хэлж байна. Гэхдээ ерөөсөө зөвөр ингээд за амьдрч чадахгүй байна гэж тийм бодол ерөөсөө төрөөгүй. Тэг ялангуяа нөгөө нэг үйлчлэгч ихчнэр тэд нар бүр ингээд амар сэтгэлээсээ ажилладаг юм санагдаж шүү дээ. Ингээд 0 оронгоо дандаа ихэнх тохиолдол зэрхэн тэгээ байхгүй болчвол өстө нэг шалдаа болж тэр хэд нэг ягаад ямар ч тохиолдол нэг хай нэг байхгүй болчдөг л хамарчдаг ч юм уу тэр үед нь бүр ёо харин тийм тэгэл ирчингүүт нь тэгэл байн гоё юм өнөртэй тэгэл байн зэрхэн тэгээ бас бицтэй ингээл байн нөгөө нэг суулт үр дээр 0-ын цаас давхарлаад давхарлж махалж бицдэг байхгүй тэгэл хаяа оронгууд амар зэрхэн санагдал за суучдаг юм уу бодож байгаа шүү гэдэг. Яа. Тэг дотор амьдрах бол нэг би дотор өрнөөс амьдч үзэж байгаагүй байхгүй. Тэг өрөөндөө 3 охинтой. Гэтэ дотор өрөөнд амьдч үзэж байгаагүй ч гэсэндээ нөгөө нэг юунд Америк тахтай амар их румитээс сольж үзэжсэн. Тийм болохоор өрөөний хүн амьтантай амьдрах нэг асуудал байгаагүй. Тэг байсан ч гэсэн тэрийг хоорондоо ярилцаад шийдвэрлэлсэн болохоор ер нь надад ямар ч асуудал байгаагүй. Дотор өрөөнд орол ерөөсөө өөлөх молго сайлгах юм гэдэг юм да. Тэгээ ингээ нөгөө Масуурлын хотхон ч нөгөө налаагт өгдөг штеп. Тэгэхээр хотыгоо төвөөс ингэ жоохон холдоо болчдаг. Тэгэхээр тэр нь чамд ер нь ямар хосгдсон бэ? Тэр хамгийн хэцүү. Тэр хамгийн хэцүү. Яагаад гэвэл би яг гэртэл баймар байгаа байхгүй угаасаа тэнд удаан би өөр азар Монголд байгааг уцсан. Тэгээ гэрийнхнийгаа амар санцсан. Тэгснэ ирээд 21 хоног карантинд ороод тэмүүтэ налаагт тэрчингүүд хэцүү санагдал. Тэгэл автобусаар явах гэхээр өстой бүтэхгүй. Бүр яг хөлдөж өгөх гэл мэдгүй автобус Монголын автобус тэгээд юм уулаа тахан цаашаа тэгээд мэдгүй машинаар л явахгүй л надад ерөөсө болохгүй санагдаад байгаа маа. Тэгээд үгүй яах вэ? Тэгээд бас зарим өдөр эндээ хоноо зарим өдөр гэрлээ яваад болчихлоо. Харин налгат гэдэг нь аюу хэцүү юм шиг тийм. Одоо чинь бас нөгөө гэрээсээ шууд яваад байгаа ш налгах юм даа. Гэтэ би нөгөө нэг юунд манай сургууль амир хуучин сургууль хөдөө идэг гэсэн аахгүй юу? Яг хотоос хотын төвөөс машинаар 30 минутын зайтай. Тэгээ яг ийм кампустэй. Гэтэ кампус нь мэдээж хамаагүй том. Тэгэхээр ерөөсөө ингээд юунд ч юу яахгүй анхаарал сарнихгүй яг нэг юм хийж чаддаг. Тэгэхээр налах дуул нь яг тийм гэртээ очие гэрийнхнийгаа саны маны гэсэн тийм асуудал байхгүй бол ингээл гэж байвал ер нь гоё. Уусаа хичээл амир ихштэй. Тэгэл яг ингээл халгаал номынсан халгаал унтах газар чинь идэх хоол чинь ингэ байж хаар ер нь бол гоё л доо. Гэхдээ яг гэрийнхнийгаа санахын тал дээр бол зүгээр хот юмар байгаа. 5 дахь өдөр болгон хот явдаг хөхт анхны тэгвэл өдөр алга юм шиг баг. Хаяа өдөр алга. Санийс 2 хоног баг өдөр алга юмсан. Яг алдахгүйсэн юм тий. Өдрөө хит сэлчүүдээ гараад. Харин тийм дуурчлаа. Зүгээр. Сая идэх хэмжин гэснээс хоолыг тал дээр ямар хөө? Энд үү? Тэ. Энд биас нөгөө нэг өмнө нь амьд манай хуучин өмнө нэг миний амьдэрдэг байсан бай бас нэг давхартаа галхгоотой дээрээ амьдэрдэг тийм миний студиэс аахгүй тийм болохоор би доошоо дээрээ бууж хоол хийх тийм тал дээр туршлагдсан. Тэр их нэг асуудал. Маха хиддэг удаа дээр нь яаж тавих вэ? Эхлээд юугаа халаах вэ? Тэрээрээ баг мэдж байгаа юм шиг. Тийм. За нэг 10 минутын дараа доошоо буухад баг болчихсон байгаа да. Ер нь бол нөгөө нэг компьютер номоо доошоо аваа явчихад л болчихдээ ш тоолны хажууд манаа сууж байгаа. Тэгээ манай өрөөнийх нь л хоол игээд намайг анаа гэдэг байхгүй юу? Өөрчлөлт тиймээс ихч байхгүй юу би. Тэгээд намайг хоол идгүүгээл намайг хоолоор хоол өгөөд итээ. Аргой. Манай өрөөнийхөө бас хүүхдэд ингэдэг байх нь шүү. Хоол гэснээс манай суулын хоолоос айгүй гоё юм лээ. Сая нэг бүхэл поштоор хоол авсан чи бүр цатахгүй тэгээ тэрийг хаяхаас яриасаа тэгээ бас чигэж идээ. Амар цатгалан л яваад. Ер нь гоё хоолт юм санагдаад байгаа шүү дээ. Үгүй юу? Оо юм тийм. Хүн болгоны нэг preference өөр болохоор тэгэл хүн болгонд өөр санагддаг. Тийм нөгөө энэ жил нөгөө шин тоогооч аваад ирсэн. Шин цайны газрын үйлчлэгийг юм хийлээ. Шинэ хүмүүс. Тийм болохоор зарим нь өнөхтэйгээ харьцуулж байгаа. Шинээр оржсэн оюутнууд бол тэгэл харьцуулах юм байхгүй болохоор бас яг шууд үгүйсэл тийм гоё хоол гоё ногоо могоо ихтэй ч юм уу тийм гоё хоол идмээр бол өөртөө идэж болно. Гэхдээ ер нь бол яг 6000-ад бүтэн порцоор тийм хоол гэдэг чинь ер нь бол би гоё л гэж бодож байгаа шүү дээ. Ойны дэвтэл. Оо гэтээ ингээд
Чи Америкт байхдаа ингээд чөлөөт одоо энэ цагаар хэр чөлөөт цаг гарч байгаа вэ? Америкт бол айгүй ерөнхийдөө манайхыг чи бодвол нэлээл шинэ оюутнууд их байгаа. Тэгэл энэ нөгөө нэг дөнгөж өгчөөд удаагүй болохоор зүгээр ингээ яг төхнөхгүй өөр ажлууд байгаа болохоор чөлөөт цаг айгу бага байгаа даахгүй. Гэхдээ тийм ажил байхгүй зүгээр яг эндээ сурвал амар завтай юм санагдаа. Яагаад юм мэдгүй. Миний бодлоор яагаад үл юу хаа нөгөө нэг юуны семестрийн төгсгөл ганцхан файналтай штэ. Тэгээ зарим хичээлүүдээр одоо midtermтэй тэгээ гол нь нэг юм байхгүй хаяа нэг гэрийн даалгавартай. Тийм болохоор ингээд завтай яваад байгаа. Уул нь бол ном уншиж мшаал юмудаа бидаж хийх ёстой штэ. Тэгээ яац ч юм тэхгүй яваад байна. Тэгээ тийм болохоор завтай байгаа байхгүй. Тэгээ өмнө нь болохоор манай хуучин сургууль дээр нөгөө нэг quartering systemтэйсэн тэгээд 12 хоногтой дүүс байхгүй. Тэгээд нэг 5-6 анги авдаг. Тэгээ анги болгон 7 хоног болгон квизтэйсэн манай юу инженерийн юу факультет лав тиймээсэн департамент лав тиймээсэн 7 хоног болгон анги болгон квизтэй 7 хоног болгон гэрийн даалгавартай тэгчээд 4 midtermтэй final нь зарим анги багш нараас хамааралтай ихэнхдээ файналгүй тэгээд 4 midtermтэй нэ 4 зүгээр шалгалттай шүү. 4 midterm гэж байх вэ? 4 шалгалттай. Тэгэл ерөнхийдөө бол 2-7 хоног болоод нэг шалгалт, 2-7 хоног болоод нэг шалгалт байгаа шүү дээ, тий. Тэнгүүд чинь 5-6 анги болчингууд ер нь бараг л 7 хоног болгон шалгалттай. Тэгэл 4 даалгавар, 4-5 квиз гэл амар завгүй заяа. Бүр үнэхээр завгүй дүүс. Тэгэл бүр яг ингээ юу байхгүй л бол цаг заваа сайн зохицуулахгүй л болохгүй тийм бидгээс. Энэ нөгөө юу маш чин файнал нь 70% байдаг шүү дээ. Чам тэр ер нь хэр тассан бэ? Би тэрнээс анх нямд булан багшаас тэрийг сонсоод амар шоконд шүү дээ. 70 гэх. Тэгээ одоо тэр өдрөө жишээл ингээм амар ятарсан байж байлаа яах юм мэдгүй. Гэтэ яг яагаад 70 хэр юу байсан бэ гэхээр нөгөө нэг амар их мэдээлэл цуглуулна шүү дээ. 16-7 хоногт 16-7 хоногт тэр их мэдээлэл яаж нэг шалгалтын дээр гаргах вэ гэдгийг би нэг сайн тийм шалгалт өгж үзээгүй болохоор ерөөсөд буухгүй байгаа. Тэгээ манай өмнөх сургуульч угаасаа тэгэл 4 удаа шалгалтайсан болохоор нэг юм үзчихэл тэр ягаараа шалгуулаад нэг юм үзчихэл тэр өөрөөр шалгуулаад явчихдаг. Тэгээ одоо болохоор тэр бүх юмаа нийлүүлж байгаа нэг шалгалт өгнө гэхээр яах юм болоо л гэж юу нэг хаяаж байна. Тийм үү. Германд жуурсан нэг шууд нийт дүн 100% нэг файналаар байдаг болохоор. Тийм үү. Тийм манай бас гайгүй 30 70-аад байгаа байхгүй тэр юу. Тэгэл Германы онцлогийг оруулж Герман хүмүүсд нь яад юм бол тийм 100% тэгж файналдаа л тэгэл хэд унах юм бол шууд нэг унах илүү бараг шууд төгтгсөн их сургууль нь үнгүй байдаг болохоор яг хатуу системтэй байдаг гэдэг. Тэг хідээс дээшээ яавал 60% юм уу тий. Тэг одоо тэр 60 авахгүй бол тэр хичээл дээр унсан гэсэн үг юм уу? Тэгвэл бас гайгүй ч юм уу? Гүү юу. Надад бол хэцүү л байгаа төртөл гэхгүй. Нөгөө бис яг юу асууж байгаа юм чи ба. Тэч бодоод. Нөгөө нэг энэ танаа сургуульд юм байдгүй. Танаа сургууль гэнэ одоо манай сургууль. Энэ сургууль одоо нэг хичээл дээр унвал дараагийн хичээлд орж чаддгүй гээд the prerequisites гэж байдаг шүү дээ. Юун дээр англи хэл дээр л байгаа. Тэгээ C1-гээд авчдаггүй бол бусад электив хичээл авчдаггүй. Тэгээ бусад хичээл нь нэрээ нэг зөрүүн гэх юм бол одоо эндхийн механик, эндхийн инженерийн нэг том зөрүүн гэвэл бас тийм юм байна. Одоо нэг ангиа, нэг тооны ангиа давж чадахгүй бол нөгөө инженерийн ангид орж чадахгүй. Тэр инженерийн ангид орж чадахгүй бол дараагийнхд орж чадахгүй. Тэрийг давахгүй бол тэр дараагийнхд ингээд орж чадахгүй. Тэгээ орж чадахгүй бас дээрэс нь зөвхөн тэр ангиуд нь одоо дөрвөн улирлаа шүү дээ. Одоо winter quarter, fall, spring гэдэг аа шүү дээ. Тэрэндээ одоо ингээд бүх квартертаа байдгүй байхгүй юу? Тийм болохоор нэг л унуул тэгээл чиний амьдралд юу юм бол гай. Жагсаа минь садаа. Тийм. Манайх дээр тийм хичээл гэвэл хэлний хичээл юм байна. Герман хэл, англи хэл хоёр. Тэр үлдсэн бол шууд яваалаа. Яг математиктэй унсан гэсэн мат 2-оо үзчих болдог. Тэгээ мат 2-оо үзэнгээ мат 1-ийнхээ файналыг өгөөд. Тэсний ингээ зарим хүмүүс тийм математиктэй унсан гэсэн мат 2-оо давцсан. Тэгээ мат 1-тэй дахиад унцдаг. Тэгээд ингээ явж ирсэн мат 1 2-оо бүр үзээд семестрийн дараа мат 1-ийг өгдөг ч юм уу. Янз бүр бас гоё юм байна тий. Тэнд чинь нөгөө нэг бас зарим нэг тоондоо муу хүмүүс инженерийг сонгоцсон. Тэгээд мат 1 2 дээрээ гацчаад тэгэл байгаал гэдэг. Тийм. Баггүй юу. Тэгээд тэр мат 1 2-оо
хоёр дахь бол физикийнхаа ангид орч чадахгүй. Тэгээ физикийнхаа ангид орч чадахгүй бол инженерийнхаа ангид орч чадахгүй. Тэгэл зарим айгүй олон хүмүүс голоос шантардаг. Тэс нөгөө karma is deed гэдэг юм биш. Нөгөө сургуульд орч яг чи ингээд айгүй сайшаамар зүйлэх байсан гэсэн шүү дээ. Гэтэ тэрний хажуугаар ингээд айгүй урам хугарсан ч юм уу disappointed болсон зүйл байгаа юм. За яг урам хугарч disappointed болох нь цаашаа ер нь одоо шууд санаанд орж ирж байгаа юм нь бол нөгөө нэг зөвхөн энэ сургууль биш ч гэж магадгүй л дээ. Ер нь бол яг монголчууд байж магадгүй. Муулахыг үлдээ зүгээр цаг юусоо саний яг яах гэдэг. Тэгээд одоо ингээд за ингээд 9 жилдээ гэл ингээд 8-50 таад ингээд байж ангууд хүмүүс яахгүй энэ анги муу юм болов уу гэж айгал яах юм болоо гэл тэгэл за багш нарыг одоо тийм багш нарыг мэдээж цагтаа ирэх мэрхийг би бол ярих ирэхгүй шүү дээ. Тэг багш нар хэддээ ирнэ үү. Тэг хамгийн гол нь оюутнууд нь өөрсдөө тэгэл юуч болоо юм шиг тэгэл орч ирээл. Тэг сүүлдээ би ч өөрөө за баг нөгөө доормоос одоо 2 минут талахчих юм чинь баг 9-ийн ангид 9-д гарч марах гэдэг юм шүү. Арай тэгж даварж марах юм л явжсэн. Тэгэл шүлрэг 9-ийн ангид 9-10-д гардаг болвол 9-10 ч дашин тэ нэг 9-2-3-д гардаг болвол. Тэгэл сүүлдээ даварчдаг. Би бол тэгэл дундуур нь орч гарч ирлээ. Анхны дэс нэгдүгээр курст ингээл би нөгөө нэгт орж нааш бэлтгэлээсээ хэлсэн шүү дээ. Тэгэл ороод ингээл ангид орж ирэл сунгал хүн байхгүй. Тэгэл ингээл хуваараа харангуул яалж байгаа ингээд мүү. Тэгэл за сууж идаа гэлтэл нэг 57 8 болгон хүмүүс ороод ирдэг. Түүнээр тэгэл 9 өнгөрөнгүүд л ангийн тал нь ирсэн байдаг. Ийм тэрхий ойрхон болохоор ингээд иддэг гэж магадгүй. Хэрэв хотод хоол байсан бол бүхэл цагтаа ирэхгүй яаж нэг 10 минут юм ч юм те. Хүмүүс амт тэр хүмүүс өнгөрсөн жил илүү нэг хэсэг 9:30-аас хичээл орсон шүү дээ. Тэгэхэд л тэгэхэд баг 9:20 мөрөшлөө таасан байсан би. Ингээ хойлцсон их унтаад идэв юм санаа. Бас хоол өөрт нэг ялгаа байдгүй юмсан гэдэг юм аа. Ер нь цагийн л тулгаад байдаг тий. Ер нь тэгэл зарим нэг өдөр ингээ шүн мөн файналтай за файнал ш мэтэрмийн өмнөх өдөр чи ингээл амар сууж байгаа шүү дээ. Бүх юм яг өмнөх нь л хийдэг. Тэгээд толготой тий. Тэгэл бараг 9 шалгалтанд чинь бараг 8 50 босоод дискрэт эндээ бэж идэг ч юм уу амар хурд явдаг болчихдог. Тийм чадвар амар эзэмшээд идэг. Яг шалгалтандаа л авахч үзээгөө. Хичээлтэй юм. Шалгалтнаас л хоцрохгүй аа яаж ингэ. Шалгалтнаас яриач хоцрохгүй аа. Тэр нөгөө манай хүчин сургууль юу гэдэг гэсэн аахгүй манай нэг ер нь эхний 2 курстэй амар олуулаад өгсөн болохоор тэр хоцрох нэг сүртэй байгаагүй юм. 3 тажоб явсан байна. Ангатлын юм ярьсан. Яг 3-4 курс болохоор нэг ангида 30-40 хүүхэдтэй болчихоор яг хин хоцорж байгааг нь мэддэгдэн шүү дээ. Тэнгүүд багш шууд яг цаг нь болгонгууд хаалгаа төгсчдөг байсан. Тэгээд ёо яа. Тэр манайч 10 минут хоцрох хэрэгтэй тэгэхээр. Тэгээ ер нь хичээл бүтэн цаг 30 90 минутаа 10 минутыг өрөх хэрэгтэй. Тэгээд тийм үү. Тэгээ яг цагтаа хаалгаа төгсчдөг. Тэгээд юу 1-2 минут хоцорж болдог байсан юм аа. Тэгээд тэрнээс хойш их заваад тэгээд ирсэн дутуу болвол одоо дүнчин нийт 100% гэвэл шууд 1% хас явчихдаг. Нэг удаа ирэхгүй бол шууд 1% хасаад л явчихдаг. Амар тийм шүү дээ. Манайч бол 80-аа хүрч ивэл тэгэл болов шүү дээ. Ирц хувьд нэлээсгүй. Гэтэ зарим нэг багш нар гэж дээ ирцээ нэг нөгөө нэг явцсан 30%-ийн 10% болгочдөг ч юм уу 5% болгочдөг ч юм уу. Тийм багш нар бас байдаг шүү дээ. Гэж натаа бодохгүй мөртлөө ирцээ боддог л шүү дээ. Одоо би чинь бол амар хурцж тооны машин гаргаж ирээ. За би хэд тассан бэ? Хэд таслах боломжтой вэ? Угаасаа яа чинь 7-д 2 ордог хичээлийг 5 тасалдаг хичээлүү те. Тийм байдаг шүү дээ. 6 алгаар тасалчихдаг тий. Тэгээ 6 алчсан бол яг 78.1 хэд рүү орчдөг юм. Тэгээл яг 5 таслаад зогсоолоо мэдмээр юм байна. Гэхдээ бас нэгийг ингээд цапаасан түлтэхгүй болоод 5 эртгэн тулгачих нөгөө багш нар гинт өвчтэй болоод ч юм ажилтаа болоод орохгүй боллоо тэрээ дараа нөхгүй болов шууд ингээд 70-80 доош орж. Тэгж онсон хүүхдүүд бас байдаг. Бас дээрэс нь өөртөө өвдвөл тий жигнээс өвччүүл жигнээсээ. Тэр нөгөө цагаан саргаар шинэ жилийн чинь баахан өдрөө тусан хасчихдаг тий. Тэр нь 16 ч баг 15 болчихдог үст тий. Ялангуяа 2 дугаар семестр одоо хаврын семестрт айгүйх баярууд идэг. Тэднэр дээр чинь ингээл өдрөнд авчиж байгаа юм бол тэгэл 80-аас доош явчих. Яг тулгаж тасалж байгаа хүмүүс тэлгээд. Шаруулын хүүхдүүдэд өөр одоо
ямар нэгэн чимэттэй холбоотой хэлж мэлмэр байгаа юм уу? Тэгээ дээрээс нэг жоохон нэг ойлгомжгүй байгаа нэг юм байгаа даахгүй юу? За 70% жоохон final юм байна. Тэгээ 30% нь яг яах вэ гэхээр жоохон сайн ойлгомжгүй байгаа даахгүй юу? Ойлгомжтой байдгүй эсвэл тэр бол яг тухайн багшийн асуудал. Тий, зарим багш нар бол 30-ыг бол 4% хаагаад 3-ын одоо математик 2 дээр алтан лагшийн систем бэл юм бол 3 мэд тэрэм аваад нэг ангийн гэдэг нэг одоо group work багийн ажил өгөөд тэгээд 30 оноогоо шууд гаргадаг багш нарын 30-аа болохоор дан бидалтаар 4 удаагийн бидалтаар гаргадаг юм байна. Зарим нь болохоор шууд 1 удаагийн 3000 хүүхдээ эсээгээр 30 оноо гаргадаг хүмүүс ч байгаа. Тэгээд тэр бол зарим тэгээд 32%-аад 2 мэд тэрмийнхээ оноогоор авчдаг ч хүмүүс байна. Эсвэл зүгээр харж байгаа л явцаар өсдөг ч хүмүүс аян тийм. Яг багшийн хичээл ороод янгууд л 30 яаж гарахгүй гэж бид нүгээс асуусан. Би яг бол нөгөө нэг юу яасан баха. Би ч бас 3 дахь 7 хоногоос шилжиж ирсэн шүү дээ. Эхний 2 7 хоног цуваагүй. Тэгээд тэр үед багш нарын тэр тэгж 30% ингэ шүү гэж ярьсан яриаг нь юу сонсоо. Эхний хичээлэрээ л ярьцдаг л та багш нар. Ер нь тэгэл хийх нь assignment мэтэрмэл гарчдаг юм дүү. Одоо ингээл даалгавар малгавар хийгээл яваад байгаа шүү дээ тий. Тэр дүнгээ одоо яаж мэдтгүү. Тэд нар орно. Ялангуяа патологч дээр бол 30 онооны чинь бараг 10 кампус дээр оноо тавьчдаг юм уу тий. Тэгээд багш нартай хэлэхгүй бол зарим багш нар мартчихад байдаг. Тий. Гэрийн даалгавар оноо юу? Тэгээд кампус нь яг тэгээд кампус дээр яг дуунжлагдаад гараад ирдэг. Тэг яг одоо ингээд хичээл дуусна шүү дээ. Тэгэнгүүт л 30-аас тэд орлоо гэд нэг бүсийн явцын онош нэг ороод тэгээд final өгснөөс нэг 7 хоног ч юм уу 2 хоног ч юм уу тухайн багшийн хурдаас шалтгаалаад 70-аас тэдэн оноо гэл нийлээл гарч ирээл нэг юм дүнгийн ямар юм битгэлээ. Нэг юм цагаан хуудас идчихдэг кампустер тэн дээр бүгд нэр орж ирээл урлагтаал голч нь гарч идэв. Яг тэрнээс яг одоо хийж байгаа бидалтын гэрийн даалгаврын оноонуудыг болвол багш чинь хувьд ингээд тухайн үед дараа нь тарааж өгөөд хэлдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар өгөхгүй болвол ер нь бол кампус руу нэх оруулаад байдаг тий. Кампус дээр бидалтын даалгавар малрын оноо оруулдаг шүү дээ. Материал бид нар томоохон даалгавар. Бас багшаас юм да. Жижиггүй тэгэл оруулж багшаас л тий. Багшаа төнгөө оруулж л гэхгүй. Нөгөө мэтэрмийнхээ оноог авчдаг тий. Ой тавсан юм. Зарим багш нар чинь бүр ингээл мэтэрмийн оноогоо кампус руу оруулсан дараа нь шалгалтын материалаа өгөн ангидаа дуудаж чиний дээр алдсан байна гэж уулзсан. Зарим нь болохоор тэгэл явж байгаа л 30 оноо нэг мэт гарцсан тийм багш нар ч гэсэн. Өнөр бас одоо жимайтын талаар асууад байгаа шүү дээ. Тэгээ бас нэг хэлэх юм гэвэл нөгөө нэг юу нэргүй сандаад байгаа. Судалгаан дээр суурилсан их сурвал болох зорилготойгоо гэсэн шүү дээ. Сургуулийн цэцгэлт хийж ярьсан шүү. Тэр амар гоё санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ бас дээрээс нь нөгөө нэг англи хэл дээр ордог хичээлүүдтэй ихэнх хүүхдүүд ер нь л английн төвшин гайгүй гэж ойлгож байна шүү дээ. Тэгээ дээрээс нь германтай холбоотой гэхээр судалгаа ихээр айгүй тийм шууд айгүй одоо юу юм чи одоо нөгөө нэг судалгааныхаа сорсуудтай шууд ингэж хашцаж юу гэлмээр ч юм дэ мэдгүй. Одоо ингээл угаасаа бүх материалыг англиар болоход амархан штэ. Тийм болохоор бүх оюутнууд тэр судалгаанд хамрагдах боломжтой юм шиг санагдаад байна. Одоо нөө research committee гэж байдаг хгүй масруулд. Scholarship committee гэдэг шиг. Тэдний хаслуу одоо ингээд 11 сард ингээд нэг юм зорилгоцоо. Тийш болохоор ингээд хүүхдүүд төсөл судалгаагаа бичээд ингээд research бичээд орно. Тэгээд 10 хэдэн сая гэлээ хүртэлх төрхийг санаас нөгөө цалинтай. Тэгээ орно. Тэгээ багш нар тийшээ бас өөрсдөө судалгааг барьж орно. Тэгээд энэ жилээс нэг шинэ одоо дөрмшиг юм гарчиж байгаа нь судалгаа болгонд хамгийн багадаа нэг оюутан авна гэж байгаа. Тэгээд тэр оюутнаа цалинжуулаад ингэх болохоор тэр удахгүй зарлагдах байх. Тэгээд сонирхож байгаа судалгаа явуул хүүхдүүд бас ингээд плайтад ороорой. Рекламаар research community чинь юу хийх юм бэ? Багш нараас уу? Тий. Яг хамгийн өдөртөгчийн комитетийн өдөртөгч нь болохоор карт багш. Тэгээд Батулга багш, Мөнх Жаргал багш. Яна өөр хин байдаг лээ. Гүмбэл багш. Тэгээд би эдийн оюутны төлөөлөө тэгээд тэгэл хин багш. Оюун цэцэг багш, математик. Оюутнууд өөрсдөө тэн дээр ямар нэг юм бичээд өгөх боломжгүй юм тий. Боломжтой. Тэсвэн цаанаас гарна. Тэгэхээр тэрэн дээр бас яачих юм бол дараа нь ажил тэг бүр ингээм хамгийн жижиг юм гэхэд тест бичгээд яаж судалгаа тийм мэддэг болсон байдаг тийм үү те. За ерөөхдөө гол ярилцах нэг юм бодоод суучлаа их маа. Бахан судалгаан дээр судалгаа явал гоё л гэл тэрийг л бодсон байна. Ер нь л за яж өөртөө жимайтын талаар би чи юу бодоод байлаа. Чи зүгээр TV ч авчаад ирэхсэн юм шүү. Ирэхсэн юм шүү байна. Тэгээд одоо нэг санд орж ирэхгүй байна уу?
Гэтэ ер нь хаа газар тааралдаад өөр бусад шинэ оюутнууд ч гэсэн дээд ангийнхнаас юм асуух юм бол тэгэл нэлээд хэлж өгнө шүү дээ. За. Ерөөхдөө подкастны маань ихний хэсэг дуусч байх шиг байна те их маа. Тийм өөр юм хэлэхгүй болоод бахан юм бодоод ирсэн. Гэтэ одоо ингээд ерөөсөө санаа. Инстаграмны постны дор бичихгүй юу? Би ийм юм бичгээсэн шүү. За ингээд дараагийнхаа уламжлал хэсэг болох нэг дуу нэг киноныхаас эхлэе. За. Дуу нь болохоор Pink Floyd-ийн The Great Gig in the Sky. Тийм. гэдэг байсан байна. Энэ дуу ер нь бол нөгөө нэг сая юуны үеэр карантины үеэр Америкт бүр 1 сараас хойш ер нь угаас 1 сард гарсан шүү дээ. Тэг чи яг 3 сараас хойш ер нь байдал амар эвгүй болсон байхгүй юу? Тэгэл Монголд бол хүмүүс амар гоёгаа үнэн дураараа. Тэгээд тэнд бол бүр ингээ бүх юм хаалттай. Тэгэл гэрээсээ ч гарч болохгүй. Тэгчээ дээрээс нь би бас тэнд нэг хувийн шалтгаанаар тэнд сургуультаа төрж сурахгүй байх тийм юм болол. Тэгэл тэр үеэр би ингээд найз залуутайгаа 7-24 цаг байн хамт байсан байхгүй. Тэгээ бит хоёр над байн Pink Floyd сонссон байхгүй. Тэгэл манайс л ингээд сонсоол яваад байсан хажууд. Тэгтэн би бас нэг тэгж анхандаа сонсгүйсэн. Тэгээд яг энэ дууг би сонссон байхгүй юу. Тэгээ яг энэ дууг сонсон чинь гинт миний ингээд юм би тэр үед амар стрессцсэн. Гаднаа илэрхийлэхгүй хаажсан дотор нь амар хэцээсэн байхгүй. Яг ингээд төсгийн даваан дээр сургуулиас илгүүлээ буцгалцсан гэхээр тэгээ бас өөр бас асуудлууд гээд яг нэг тийм үе байдаг да хүний амьдрал тийм үе дээр байсан. Тэгсэн чинь ингээд энэ дүү сонссон чинь ингээд миний ингээд дотор айгу сонирн болол яг зүрхний уцыг хөндөн гэдэг чинь нэлээ төгөлтөр хуурын аян нэг гоё орж ирээл. Тэгчээл энэ дунд ерөөсөө үг байдгүй, ганц ч үг байдгүй, зүгээр нэг хоолоогоор л уянглал өглөөл. Тэгээ надад энэ дүү яг 3 парттай юм шиг санагдав байхгүй юу? Яг эхний парт нь болохоор ингээд нэг тийм ууртай ч юм шиг, нэг юм уурлаад ч юм шиг амар тийм бөө ингээд юм нойз болол стресстэй ч юм шиг тийм болол. Тэгэл дараа нь сүүлдээ ингээд тэрнийх нь учир нь тайлагдаад ч юм шиг тэгээ нэг тийм арай нэг тайшраал за юм байна. Эргцүүлэл болол. Тэгээ 3 дахь парт нь болохоор ингээд за ингээд юмтайгаа ингээд эвлэрж байгаа ч юм уу тэгээ хүлэн зөвшөөрж байгаа ч юм уу ийм байна гэж юм шиг надад тэр санагддаг байхгүй. Гэхдээ яг ингээд бас яг миний тэр сэтгэл зүйн байдлаас тухайд хамраад бас өөр бас сонсогдоод байдаг байхгүй надад. Тэгээд энэ дуу тэгээ би бол өөр гоё дуунууд сонгоё гэж утсан байхгүй юу хүн амтан сонсчоор даанд жаагаад ч юм бүр энэ дуу гэд ерөөсө болчихгүй. Тийм болохоор би энэ дуу сонссон. Тэгээд сонгосон. Тэгээд угаасаа сүүлийн үед ерөөсө Pink Floyd-аас салахгүй. Би бүр аль 2 сараас их сонсч эхлэв таахгүй. Тэгсэн мөртлөө одоо ерөөсө сонсож салгаагүй л яваад байгаа. Тэгээд дээрэс нь юунууд нь дуунууд нь бүгд амар нарийн учиртай, дип учиртай. Тэгээд маань ажлын хэлж байгаа боллоо. Энэ дууг тэр нөгөө нэг юу time бидэг штэ. Тэгээд time-ын дараа сонсдог. Яагаад л одоо энэ ч бас нэг хөхөл мөхөлтэй холбоотой. Үхлийг ер нь хүлэн зөвшөөрөж байгаа. Time дээр нь яг ингээд амьдралыг харуулад тэгээд энэ The Great Gig in the Sky нэг дэвшээгээ явж байгаа. Тийм учраас би тэрийг одоохонд арай судалж ойлгоогүй байгаа. Одоо хүртэл энэ дууныхаа тэр нөгөө нэг гоё мэдрэмжээс гараагүй л яваад байгаа. Тийм. Тийм ялч аим гоё дуу. Би яас сонсчвал бас ингээд нөгөө eye opener гэдэг шүү дээ. Яг нэг тийм хэлчихсэн. Ёо. Ямар үг байхгүй мөртлөө ингээд нэг мессеж өгöd байгаа байхгүй. Эсвэл ингээл амар ганцаараа баймар санагцууж чамтай нэг хүн хажууд чинь ингээ яриад байгаа юм шиг. Гэтэ яг үндэ ингээ тэр дуугаар ч өөрөө өөртөө яриад байгаа юм шиг тийм санагдаад байна. Тэгээд бас энэ дууг сонсвол нөгөө юугийн сонсоорой. YouTube дээр live-ын сонсвол гоё. Би энийг бүр ингээ баг бүх version-ыг сонсч үзсэн байхгүй бүх live version-ыг. Тэгээд live нь хамгийн гойсон. Тэгээд тэр дундаа яг тэр нь яг хэдэн оны ямар концерт байлаа да. Ямарсан Pulse гээд концертийнх нь яг хэдэн он гэдгийг мэдэхгүй байна. 3 хар дуучинтай байгаа. Тэр нь хамгийн гоё. Төгөлдөр урмурн гитар нь ч бол өөр сонсогддог. Зүгээр нөгөө нэг recorded version гэдэг бол. Тэрнээсээ шал өөр. Recorded нь болохоор энэ жоохон хиймэл юм шиг санагддаг. Бид өөр оруулна. Reference part дээр оруулсан. Тэр би чамаа яг тэр дууг сонгох болвол гэж яг л утсан. Тэр өмнөөс нэг юуг ярьж хат энийг ярьжсэн байхгүй. Чи Pink Floyd сонсдог үү гэдэг. Тэгээ би ч бас өөрөө нэг арай Pink Floyd сонсдог гэж хэлэхэд хэцүүхэн ч яавал хүмүүс бүр амар нарийн сонсдог юм лээ. Бүх учрын талбай. Угсаа ч нөгөө нэг psychedelic rock штэ тий. Тэгээд хүмүүс айгүй нэг тийм айгүй түүх мөнхөр нь тий хүний сэтгэл зүй одоо амьдрал
тэр philosophical тэр юмнуудыг нэг ус судалж ойлгож тэр сонсдог юм бэлээ. Би сайн сонсдог гэсэн чинь нөгөө юу The Dark Side of the Moon-ийнх нөгөө лого нөгөө альбомынх нь юу гэж тийм тэрнтэй бахан юу t-shirt-д гараад тэгэл нөгөө нэг бичдэгээс авахгүй яг тийм бодолт нэмсэн хөлт дээрээс нэг Pink Floyd-ийн дууд асуул энэ ямар хатлаг вэ гэсэн чи ингээд мэдэхгүй. Зөө t-shirt-ийн үсцэн юмртлээ би тэгэл за би дахиж би угаас нэг тийм хаалгуудын бодолт нэмсдэггүй. Тэг яг тэр үеийн Pink Floyd-ийг сонсдог байхдаа нэг Pink Floyd-ийн цамцыг нэмсчихсэн яа боддог гэсэн. Тэгэл тэрийг басна яа за тэр хүүхд айгуул нөгөө юунд туртай болоо физик туртай болоо ч нөгөө призм гэдэг шүү. Призм тий. Тэр гэрлийн хугшлан гойс нагцмаж магадгүй. Тий. Тэр ихтэй амар гоё кавер тий. Тэр призмийнхэн тэр одоо гэрлийн хурлаа штэ тэр чинь бас тайлбарлаа л гэдэг юм лээ янз бүрээр. Дуутай нөө. Үгүй одоо тийм яг хамтлагтай ч үлээ мэдгүй бас нэг тайлбар байд юм лээ. Би тэрийг бас сайн судалж уншаагүй. Яа, библиотек миний амьдралд орсон би. Аа гоё. Түрээд идэм аа. Кино нь болохоор Into the Woods. Into the Wild. Wild. Тэгээ энэ киноноос бас тэр карантинтай бас жоохон холбоотой. Бас манай хуучин сургуультай холбоотой. Тэг яагаад гэвэл нэг хуучин сургууль дээр би хөдөө идэв гэсэн аахгүй юу. Тэгээд ер нь инженерийн оюутнууд ч уус амар завгүй байдаг. Тэгэхээр гадаад төрхөндөө ерөөс анхаарах завгүй. Аль болох би эвтэйхээ хувц өмсөөл аль болох хурдан болдог хоол идэл тэгэл явж ин нүр амаач бодготойгоо байгаад идвэсэн. Тэгээд би яг тиймэрхүү амьдралаар 1-2 жил амьдраад яг юу нэг тийм миний нэг тийм материал дурлах тий гадаад төрхөнд одоо яг юмыг гадаад төрхөөр нь тийм шүүх тийм юу одоо юу гэх юм бэ? Одоо ямар нэг юм хүний гадаад төрхөөр нь одоо ингээд шүүмжлэх тийм юу сэтгэлгээ байхгүй болсон байхгүй юу. Тэгж явж агаад би нөгөө нэг суултаа сурхаа болцсон гэсэн шүү дээ. Тэгээд юу л Сиэтл руу явсан хгүй найзлуудаар очиод тэгээд бит хоёр карантинд ороод бүр гэрээс гарахаар болчихгоот бүр ингээд хувц өмсгөөжөлөөд бүр сүлдээ ингээд юу руу гадуур дотор үйлчлэгний байгууллагууд руу ч орохоо болцсон. Тэгээд дээрэс нь машин тэрэг автобусаар явахаа болцсон. Тэнгүүт ингээд ер нь яагаад амьдраад байгаа. Үгүй бадад гэж боддоос хгүй ер нь хүмүүс яагаад амьдраад байгаа. Ер нь юу ч байхгүй байсан бол яг яах байсан тий. Ингээ бүр цэг скол бүр тэр цэг нь ч байхгүй, орон зайч байхгүй, хиягаар ингээ юу ч байхгүй л яг тэр бодол дахиж орж ирсэн байхгүй. Ер нь яг яагаад амьдраад байна. Тэгэл бас дээрэс нь заяа нөгөө нэг той нөгөө юу тоглоом мэдхүү юу лээ? Тоглоомны юм орчихлаа. Last of Us гэдэг PlayStation-ы тоглоом. Мэдээ шүү. Тэрийг бас тоглоод тэгээ ер нь ингээд хүн ер нь одоо бидний өнөөдөр ингээ амьдраад байгаа энэ яваад байгаа амьдрал шал утгагүй санагдаад ирсэн байхгүй карантин тахта. Хүн чинь уулна тэгээд би айгүй олон юм асуух гарсан байхгүй юу. Найзлуудад ер нь найзлуу л гэдэг. Амар их тийм янз бүрийн юмнууд санал болгосон байхгүй юу. Тэгэл Alan Watts, Carl Jung тэрэл тиймэрхүү одоо философичд ч юм уу те янз бүрийн тийм хүмүүсийн янз бүрийн тэр лекцүүд сонсолдог гэсэн. Тэгээд тэрийг сонссоор байгаас үлдээ ийм гүн бодолд орж явж байгаа л яг яагаад амьдраад байгаа хүн гэж яг юу юм те бидний оюун хаанаас үүсэлтэй ингээл бодонгууд ерөөсөө л нэг байгалийн нэг хэсэг байгаа байхгүй юу. Тэгээд Into the Wild гэдэг энэ киног үзсэн чинь тэр би бүр амар замбраагүй ирчлээ. Тэгээд ер нь тэнгуут ингээд карантинд ингээд байхаар ингээд юу ч хийхгүй хаашаач гарахгүй ингээд л байгаа шүү дээ. Тэг хүн чинь ингээд байгалийн амтан гэдгээ ойлгонгууд ингээд бүх юм утгагүй санагдаж байгаа хгүй. Одоо ингээд хэрэглэж байгаа юмнууд утас шал утгагүй санагдал, компьютер шал утгагүй санагдал. Тэгээ яг юу би хүс дотроо хүсэжсэн бэ зүгээр л нарны бараа хармаар ч юм зүгээр л нэг байгальд ингээд хитмэр санагдсан байхгүй. Тэгэл ингээд тэрнээс л амар гоё ингээд мэдрэмж аваад тэнгуут ингээд бүх юм ингээд орхиод явчмаар санагдаад тэгээ одоо ингээл ер нь бол тэгэл бас яг энэ коллежийн дигри аваад төгсөх системтэй чинь нэг бидний л дотроо ингээл нэг тийм хүмүүсийн л дотроо үүсгэсэн тех ёстой гэсэн л тийм опинион шүү дээ. Тэгхгүйгээр зүгээр бас маллаад хүслээрээ ч амьдч болно шүү дээ. Тэгээд яаж байгаа ч үлээ дээ. Бас л маань найзлуу энэ киног санал болгоод тэг үзсэн байхгүй юу. Гэсэн чинь Into the Wild дээр тэр гол дүр нь сургуулаа төгсчөөд тэгээд бүх юмаа хаяад тэгээд мөнгөө шатаагаад ч үлээ дээ. Тэгээд машина хурж болох хамгийн хол газар аваачаад тэгээд шууд ингээд
байгальд гарчдаг байхгүй юу. Тэгээ надад яг тэгмээр санагдаад идэв гэсэн. Тэгээд тэр киног үзээд нэлээд хэдийн бодогцсон байхгүй. Тэгээ одоо яг ингээ ярих гэсэн чинь бүр ингээд би сангийн нэг юм ярих гэж буу юм болоод байгаа шүү дээ. Одоо ингээ ярих хэрэг ингээд бас нэлээд их юм ярьж ирж нэг юм болох гэдэг байхгүй юу. Тэгэхээр та нар ингээд өөрсдөө үзээрээ тэгээд эргэн тойрноо ингээ харангууд одоо ингээ Улаанбаатар хотын төвжрэл энэ их байшингууд яг яах гэдэг байгаа гэж бодогдоод байгаа. Яг яах гэсэн. Зүгээр ингээл байгальтаа ингээл байж ил та гэж санагдаад идэв надаа. And тийм ингээ нөгөө сургуулаад төгсөг ажил мэргэжилтэй болох гэдэг юм хүнжээ бидний өөрсдөө дотроо үсгэсэн ингээ өөрөө зоож байгаа нэг төрлийн юм байгаад байж магадгүй байна. Гэтэ энээсээ гадуур нэг тийм inner peace яваг нь болчихвол тий. Тэгээ тэр нь илүү natural-тайгаа холбоотой ингээ. Надад ч харин юу яд юм лээ нөгөө нэг хүн чинь угаасаа юу буддизм тэгж тайлбарлалт юм лээ. Тэгээ бас энэ юм бахан болсоор байгаа би бас нэлээд бас буддизмыг судлаад унсан байхгүй юу. Яг л буддизм одоо хүмүүс чинь ингээл гой машин аавна, ийм сургууль төгсөн, тийм ч дэгрээ аавна, тийм ч юм худалдаж аавна, тэгний ингээд хүүхдтэй болно гэж гिचээл тэгсэн мэт ерөөсөө хүхэн гэдгийг ярьдгүй шүү дээ. Уусаа хүн хизээ нэгэн цагт хүхэн тэр нь ойлгомжтой. Гэхдээ хизээ гэдэг нь ойлгомжгүй. Гэхдээ буддизм болохоор яг тэр хүхлийг ярьдаг байхгүй юу. Тэгээ чисээ хэлсэн шүү дээ. Ер нь бас жоохон амьдралын утга чисээ нөгөө зовоод яваад байдаг гэсэн шүү дээ. Уусаа тэгдэм лээ. Хүүгээсээ нэг юм зовлонгийн эргүүлэх дотор ингээд эргэлдээ л аваад байдаг. Тэрнээсээ гарч чаддгүй. Тэгээ inner peace олон гэвэл тэр зовлонгийн эргүүлэхсээ гарах юм шүү байгаа. Тэгээ надад тэр Into the Wild гэх киноноор гарч байгаа тэр гол киноны баатар нь тэр эргүүлэхнээс гармаар санагдсан юм шиг санагдсан. Тэгээд өөрийгөө байгальтай авчиад survive хийх нь одоо би ер нь яг хин юм бэ гэдгийг олмоор юм шиг санагдсан байхгүй. Тэгээ наа чи бас цаашаа ирвэл зөндөө юм болно. Одоо бүр цаг амар. Тэгээ чи хэрэг ингээд яг одоо ч юм уу ингээд яг тэр киноны дүр шиг ингээд гараад бүх хүмүүс таал тий. Машина хол хүрэх газар очил тэгээ тэндээр survive хийж чадах үгүй ингээд өөртөө challenge хийж чадах уу? Яваад байгаа болов уу? Тий. Би бас тэгэж бодсон байхгүй юу? Тэгээд тэг гэхээр надад ингээд айгүй их хорогдох юмнууд байгаа байхгүй юу? Нэгдүгээрт гэр бүл. Тэгээ хоёрдугаарт би одоо тиймэрхүү амьдралд survive хийж чадахгүй байлаа ч гэсэндээ одоо энэ нөгөө нэг компьютертэй, интернеттэй, уцтай энэ амьдралаа санах гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ нас одоо хүмүүс бидний нэг тийм шуналтай тал гэх юм уу. Тэрнээс болоод технологи үүсэл энэ дэлхийг сүнөөгөл бусад амьтдад гай болол яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг чадна гэж хэлж чадахгүй юм байна. Би чадахгүй л дээ. Гэтэ яг нэг ганц 7 хоногор тэгэж явал бас гоё л баг. Гэтэ ганцаараа явал гоё л ахaltaа гэхдээ ер нь тэгээ шалтаа буугах уу буцаж ирэх. Тэгээ яалч шүнийг иймэрхүү хэрэглээ интернет social иймэрхүү хэрэглээс жоохон детоксик хэрэгтэй шүү. Нэг 7 хоног ч 3 хоног ч үгүй. Тэггүй бол угаасаа. Би саяхан нөгөө social dilemma үзсэн байхгүй юу? За, dilemmaчлаа. Тэгээ тэр ингээ нөгөө social интернет иймэрхүү юмнууд ер нь хүний ингээд юунд яаж нөлөөлдөг вэ гэдэг хэрэг үзсэн. Миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс тэр кино үзсэн хүмүүс Instagram, Facebook хаагаад албаачдаг замбар юм хэвчээ. Тийм ер нь Instagram, Facebook шал утгагүй шүү дээ. Ингээл тэр чинь бас одоо ингээд нөгөө нэг охтуудад ялангуяа эмэгтэйчүүдэд амар нөлөөлөд байгаа. Яг л гоо сайхан тэр кинон дээр тийм гарсан уу? Гарсан. Тэр нөгөө өөртөө итгэх тийм confidence байхгүй тийм бусдтай өрөөж байгаа харьцуулах гэдэг. Тэр нөгөө нэг юу хаад идэв штэ эмэгтэй хүмүүсийн нөгөө нэг ideal body гэдэг чинь нөгөө онд өөр идэв штэ 20 30 40 гэл өөр идэв штэ. Одоо 2010-аас хойш хоног мэс заслын аргаар гаргаж авсан ideal body гэдэг юм лээ. Хэрвээ мэс засал хийгээг бол тэр ideal биеийн төрөхгүй гэж тэгэж юу юм бэл нэрлэлт юм бэл. Нуус юм баг уу. Тэгэхээр ер нь бол тэгэж Instagram ухаал тэгэл тэрэнд зовоод байх. Тэр чинь цаагаараа ингээд бид нар ингээд хараад ийм байт юм гэж бодохгүй цаад хэдүүлэг хямд дахин болохоор ингээд өөрөө гоолох нэг тийм сэтэл ингээд өчөж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр нь ингээд дамжиж жоохон стресс дэлгэж юм тийм магадлал байт юм шиг байгаа. Хамгийн гол нь сошиал дээр хүн чинь бас яг тэр яг өөрийнхөө үнэн мөн чанарыг тахгүй шүү дээ. Аль болох сайнаар хараалаа гэдэг шүү дээ. Би лав Instagram-аас бүр ингээд яалтчгүй өөрөө ирэхгүй уцаа харангуудаа дараад байхгүй тий орчингуудаа би одоо юу хараад байгаа одоо тий энэ хүмүүсийн амьдрал ямар муутай ингээл гараал тэгчээл дараа нь дахиад өөр юм мэдхгүй ингээл орцсон. Тэр кинон дээр тэгсэн шүү дээ ингээд нэг хүн
Instagram руу ингээ байн бай ороод энэс ингээ хаацгалсан юм л та. Тэгээд эндээс ямар гаргалгаа гарсан бэ гэж чинь Instagram дээр хамгийн дургуй хүмүүстэй фоллоу хийсэн. Тэгэхээр ерөөс Instagram орох ямар ч хүсэлгүй болчтой гэх тийм байдаг үлээ. Зүг. Би ч бас яг тэгээд Instagram-аас угаасаа салж чадахгүй болохоор дахиад нэг тийм private Instagram нээж байгаа байхгүй. Тэндээ яг нэг гоё юу яадаг урам зориг авдаг, ирч хүч авдаг ч юм уу те яг тийм хэдэн хүмүүсээ фоллоу хийгээл тэгээ яг нэг дотны ганц хоёр хүний фоллоу хийсэн нэг тийм юм аа одоо ер нь төлхөөр хэлж удаа таа. Яалчгүй нөгөө аккаунт руугаа ингээд автоматар нэг нөгөө юу хацсан habit болсон. Тэрийг ингээд ухдаг тийм. Тэрнээсээ ер нь баг багаар боллоо. Ингээд нэг 4-5 story үтчихэд ингэнгүүтээ ер нь сайн ингээд юу үтчихв яг яах гэж үзв гэд яг ямар зоригтой ингээл тэгээд ажил дээр үзсэн юмнуудаа ингээл харангууд ингээ ямар ч утгагүй юм шиг. Тий. Гэхдээ бас нэг жоохон утгатай гоё юмнууд бас байгаа л да. Тэгээд ер нь Instagram утгагүй юм шиг. Тий. Зүгээр тэр хүн өнөөдөр юу хийснийг л орж зүгээр хараад. Тийм ч юм яадаг ч битгүй. Ямар ч зүйл одоо гид бодсон чи Instagram устгамаарсан гэж. Уул нөгөө нэг анх гарч ирэхдээ нөгөө гоё зураг оруулдаг байсан шүү дээ. Зураг авдаг хүмүүс гоё зураг оруулаад. Тэгээ одоо нэг тийм л пэйжүүд дагдаг нэг private Instagram-аа хэрэглээд явах юм байна. Би бас Instagram дээр зүгээр таньдаг хүмүүстэй тагцсан чи бүр тэтгэрийн зүгээр ингээд амьдралт нь ингээд өөрөө хүсээгүй шууд ингээд орчиж байгаа байхгүй юу. Тэгээ цаастай бэлээл зүгээр гой зураг авдаг хүмүүсийг л таа ээж. Тэгээ одоо хүмүүс сонсож байгаа хүмүүс бол би сайндаж таныг unfollow хийгээгүй шүү. Өөрөө жоох өөрөө inner peace-ийг олох гэдэг. Тэр нь сүүлийн үед хүмүүс тийм давхар private account байх нь амар их ч юм шүү те. Тийм ах тий. А тэгээ нэрээ нөгөө нэг энэ чинь 10 жилийн хүүхдүүд тэгээд сонсдог гэсэн шүү дээ тий. Бас дөнгөж их суулд орж байгаа. Нэр LinkedIn хэрэглэдэг юм билээ тийм монголчууд нэг түгээмэл биш. Гэтэ тэрийг түгээмэл болгоол гоё юм шиг санагдаад байна. Тий, уг нь тэр чинь тэгэл зүгээр civil гэсэн үг шүү дээ тий. Тэгээ бас нөгөө нэг ажил олгогч нартай айгу хурдан холбогдож чадна. Тэрийг бол нээж тэрийг хул гоё л доо. Тэрээс сурах юмас хийх нь гэдэг тий. Ер нь байдаг баг шүү харьцангуй. Оюутнууд уу? Би л багш нарыг хайж үтсэн. Нэг гадаад багш болсон. Тэгээд өөр нэг багш нараа олоогүй. Гэтэ бүгдийг хайж үзээгүй л дээ. Бага нэгэнд олох. За. Эхнээсээ ч чанга ицсэн, сүүлдээ ч чангаллаа. Ер нь айгуу гоё дугаар. Гэтэ би бол яг гоё яри. Яг л нөгөө подкастт орох уу гэж асуусан шүү дээ. Тэгчээ тэрнээс хойш ингээ хойшлуулаад нэлээд яваад ирсэн шүү дээ. Тэр хооронд чинь би нөгөө нэг өнөг подкастыг сонссон байхгүй юу. Тэгээ сонсож байгаа хоорондоо за ийм юмэр юм байна. Ингэмэр юм ингээ бодосоо. Одоо яг ингээ ярих болсон чинь бүр ярьж байгаа юм а ер нь юу яриад байгаа юм бол өөрөө ч тэрийг яг яаж чадахгүй. Чак үлээ. Хүн болгол нэг тэргүй ярьдیں۔ Өмнө оролцож шижсэн. Тэгээ битээр ч өөрсдөө битсэн юм а дараа нь эдитлснийхаа дараа юу сонсч чаддгүй шүү. Били. Тэгээд апплод хийгээд бүтэн сонсцгүй тэр нь л би өстө сонсч чаддгүй. Яагаад гэдэг юу ярьсан болоо гэж. Би бол баг хэсэгтэл сонс боёж байгаа л яг нэг сэтгэл санааны бэлтгэлтэй сонс. Яриад тийм сэтгэл санааны бэлтгэлгүй байхад юм лээ. Би бол бүтэн сонсож байгаагүй. Хай нэг үйл гэж сонсож байгаагүй. Өөрөө ингээд апплод хийж байгаа шүү дээ. Эдитээ хийгээд нэтэр болохоор юмудаа нийлүүлээл апплод хийгээл тэгэл сонсдоггүй шүү. Энд тийм сонсдог. Өөрөө ярьсан юм дахиад сонсохоор. За. За тэгээд энэ удаагийн дугаар маань айгүй хөөрхөн урт дугаар боллоо. Гоё ч юмнууд зөндөө ярьлаа. Тэгээд тийм бол би нэг ойлгомжтой юм ярьсан уу? Ер нь л ярьсантэй айгүй ойлгомжтой байсан. Тэр юу ойлгоод байсан. Гэтэ бас Netflix ингээл энд ингээд марлгуу бит хоёр ойлгоод байдаг. Тэгээд дараа нь ингээд нэг дунд нь суугаагүй хүн сонссон бол бас ойлгомжгүй юм гарч ирдэг юм шиг л. Тийм бах тий. Тийм ч нөгөө eye contact ингээд бас айгүй нөлөөлтэй шүү. Яг нэг ярианд. Тийм. Body language гэдэг нь бас тийм. Ингээд ямар нэг gesture хийж байгаа юм нөлөөлтэй юм шиг. За. Гэт энэ удаагийн дугаарт бид хоёрын урилгыг хүлээж авч оролцсон их мата баярлаа. Тэгээд сэтгэл ямар вэ? Анх удаа подкастт орж үзэж байгаа гоё нөө амар гоё experience болж байна. Дараа ер нь бол иймэрхүү юм ярихдаа жоохон дотроо жоохон бодож байгаад тэгээд яарахгүйгээр ярмаар юм байна. Тэгвэл ингээ яриад эхэлчингүүд түрүү яг юу шиж үгээ тэрийг жоохон гайхаад байт юм байна. Тэгээд өөрлөлөө ярих нь юу шиж алдаад ингээд хэлчих гээд байт юм. Ялангуяа тэр үний кино дуу хоёрыг тайлбарлах гэж нүг тэр кино тэр дуу хоёр бол ер нь сүүлийн үед надад болоод миний ингээд тархинаас салахгүй байгаа юмнуудыг л ер нь багцлж байгаа тийм юм баггүй юу. Тэрийг ер нь тайлбарлахад хэцүү байлаа. Тэгээд
Тийм. За за. За ингээд дуусгуурлаа. За ингээд дуслаа. Тийм. Бай.